Бүгдд нь энэ өдрийн мэнд. Энэхүү бичлэлээрээ би 2026 онд дэлгэцнээ гарсан They Will Kill You хэмээх аимшиг тулаанд киноны үйл явдлыг хүргэх болно. Кино эхлэхэд хүнсний дэлгүүрт Мария эгч Азиагаасаа чихэр авч болох эсхийг асуух боловч Азия тэд Нью-Йорк руу явах мөнгөө хэмнэх хэрэгтэй байгаа тул үгүй гэж хариулав. Тэдний ээж нь нас барсан бөгөөд одоо тэд хүчирхийлэгч эцгээсээ зугтаж яваа нь энэ байлаа. Азия Мариад одоо аюулгүй болсон гэж тайвшруулад шувууны шивээсээ үзүүлэн тэд дахиж хизээж торонд хоригдохгүй гэж хэлнэ. Азиаг эргэж харах үед Мария чихрийг хулгайлав. Яг тэр үед аав нь дэлгүүрт орж ирэх тул охид лангууны ард нуугдана. Дэлгүүрийн менежер түүнд охидыг хойд талд байхыг харсан гэж хэлэхэд аав нь тэднийг хайж эхэллээ. Түүнийг лангуунд хүрэхэд охидын үлдээгээд явсан сагсал байв. Охид дэлгүүрээс гарахыг оролдох боловч Мариагийн хулгайсан чихэрнээс болж тохиолдол дүүхрав. Менежерийг цагдаа дуудах хооронд аав нь охидыг хөөгөөд гадаагаллаа. Аавынх нь найз машинаараа тэдний замыг хурдан хаасан тул Азия бууга гарахаас өөр аргагүй болов. Аав нь яаж игээд ойртохыг оролдох тул Азиад түүнийг буудахаас өөр сонголт үлдсэнгүй. Цагдаа нарыг ирэх үед өнөөх ир Мариагийн хөлнөөс зурж амжив. Азия хэсэг тээнгэлцсэний эцэст буугаа шидээд зугтлаа. 10 жилийн дараа Нью-Йорк хотод Азия Virgil зочид буудалд ирэх бөгөөд хаалганы дээд талд байх аимшигтай чимэглэлийг анзаарна. Лилийг хаалга тайлахад Азия өөрийгөө Изабелла хэмээх шинэ үйлчлэгч гэж танилцуулав. Лили түүний хоолойг уцаар ярьснаас өөр байна гэж бодох тул Азия хуурамч үнэмлэх үзүүлж ханиад хүрээд эдгэрч байгаа гэж тайлбарлана. Азиаг орж ирсний дараа Лили түлхүүр карт ашиглан хаалхан дээрх бүх нарийн цоожнуудыг идэвхжүүлв. Тэрээр Virgil зочид буудал 1923 онд баригдсан бөгөөд тухайн үед энэ хавь хамаагүй аюултай байсан тул эдгээр цоожнууд нь тэр үеэс үлдсэн дурсгал гэж тайлбарлав. Харин өнөө үед энэ нь Манхэттен дэх хамгийн онцгой үнэтэй газруудын нэг болсон байв. Оршин суугчдад хувийн нууцыг дээд зэргээр чандлан хатгална гэж амласан тул Лили Азиагаас гар утсаа өгөхийг шаардлаа. Үүдний танхимд хид хідэн зочин байсан бөгөөд Лили Азиаг хөгшрөлтийн эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнээрээ тэргүүлж буй компани эзэн Sharon-тай танилцуулав. Sharon Азиаг бороонд норсныг анзаараад түүнд хүрэм өглөө. Мөн нүдэн дээр хөгшрөлтийнхэн талаар асуухад Азия шүршүр дунсан гэж худал хэлнэ. Дараа нь Лили Азиаг өрөөрөө дагуулж явахдаа хамгийн доод давхарт тэр чихтэй ажилчид байрладаг болохыг тайлбарлана. Азия том ширээний ард оройн хоол идэж буй үйлчлэгчдийг хараад тэднийг нэхээд аимшигтай, жигтэй харагдаж байна гэж боддог. Гэнт Дамиан гэдэг хүү Азиаг гахаа гэж дуудав. Тиймээс Лили түүнийг загнаад цааш нь явуулна. Тэр Азиад нэг үйлчлэгч хичээл зүтгэлийнхээ төлөө шагнагдах гэж байгаа тул ажилчид жижиг баяр тэмдэглэж байгаа талаар хэлв. Тэднийг Азиагийн өрөөнд ирэхэд хаалга онгоон Лилигийн нөхөр Рэй гарч ирэх бөгөөд тэр зүгээр л хог авч байсан гэж хэлнэ. Лили түүнд шинэ ажилчдаас хол байхыг сануулгач тэрээр доромжилсан үг хэлээд яваад өгдөг. Дараа нь Лили Азиад өнөө оройдоо амарч ав. Маргааш түлхүүрээ авч буудлыг бүтнээр нь үзэж танилцаж болно гэлээ. Үүний дараа Азия шүршүрд орох бөгөөд халуун уурнаас болж поль цанджээ. Гэнт толин дээр тэд чамайг алах болно гэсэн бичиг тодрогч Азиаг уснаас гарч ирэхээс өмнө алга болчихно. Түүнийг унтахаар бэлдэх үед агаар жуулагчийн хоолойноос яг л хүн амьсгалж байгаа мэт хачин чимээ гарахыг сонслоо. Тэрээр илүү сайн харахаар сандал дээр гарах боловч гинт хүний царай харагдаж цочсондоо унаж орхино. Дараа нь Азия эмэгтэй хүний энийг чимээ сонсоод өрөөнөөсөө галтал коридорт хинч байсангүй. Коридорын гэрлүүд нэг нэгээрээ унтарсаар тэр чихтэй харанхуй боллоо. Шөнийн гэрэл гинт асах үед Азия ард нь хэн нэгэн алхаж байгааг анзаарч дуурах боловч хинч хариу өгсөнгүй. Айж эвгүүцэн тэрээр өрөөндөө буцаж орон хаалгаа цоожилж сандлаар тэглүүлэн дөвжөв. Шүн дөлөөр Азиаг унтаж байх үед хэн нэгэн хаалганы цоожийг онгойлгож нээхийг оролдох боловч сандал тэглэснээс болоод гацчихно. Дараа нь өнөөх хүн агаар жуулагчийн хоолойд гарч ирэх бөгөөд хөрөөгчний ард байх нууц гарцыг ашиглан өрөөнд нэвтрэм орлоо. Тэр хүн гахаан баг өмссөн байсан ч багны нүхээр Азиагийн хөлийг долоох боломжтой байв. Тэр түүний толгой руу ойртох үедээ санамсаргүйгээр нүүр рүү нь шүсээ дусаачих бөгөөд үүнээс болж Азаа цочин сэрнэ. Азаа өрөөнд хэнийг ч олж харахгүй боловч хацран дээрээсээ шүсийг нь олж мэднэ. Тэр орныхоо доогуур шалгаж үзэхэд юу ч байсангүй.
Түүнийг өндийж суухтай зэрэгцэн өнөөхөр хлороформ шингээсэн алчуураар нүрийг нь дарж аав. Ааза эсэргүүцэн тэмцэж тэр залууг тал руу хүчтэй савж мөргүүлээд ширээн дээр унган хүзүүг нь хугалж ав. Ханан дотор ямар нэг хачин чимээ дуулдах тул Ааза мүлхэн холдохыг оролдох боловч хлороформын үйлчилгээнээс болоод бие нь суларсан байлаа. Өөр нэг багтай хүн агаалжуулагчаас гарч ирээд хамтрагчаа оруулахын тулд хөргөвчийг зайлуулав. Ааза орны хажуугын ширээнд хурж очиод ухаан алдахынхаа өмнөхөн гэрлийн утсыг тас татаж амжив. Халдагчид багаа тайлахад Кевин, Шерон хоёр болох нь илэрнэ. Кевин эхний залуу яагаад тэднийг хүлээгээгүйг гайхахад Шерон түүнийг үйлчлэгч нар руу дайрахаасаа өмнө сахилга гүйтэж таашаал авдаг гэж таамаглав. Кевин дахин хоёр багтай оршин суугчийг оруулахын тулд сандлыг холдуулах зуур Шерон Аазааг хөдлөхдөл тэрээр гэрлийн утсыг хазан тахилгаанд цохиулж гинт сэрэв. Цахилгааны цохилд түүнийг бүрэн сэргээж Шероныг хойшин савж унаглаа. Залуусыг цочролд орон гүлрэх хооронд Ааза хувцсны шүүгэндээ нуугдахааргүй. Эхний дайрагч удалгүй сэрэх бөгөөд Шерон ширээний хөлийг зэвсэг болгон ашиглахын тулд ширээг эвдлэн хугаллаа. Кевинийг шүүгээний хаалгыг онгойлгоход Ааза тэр даруй сэлмээр түүний толгойг цавчин унгав. Тэр чемдаандаа баахан зэвсэг авчирсан байсан бөгөөд Шеронийг бууг нь өшүүлэн унгахаас өмнө амжиж өөр нэг залууг буудаж унгана. Дараа нь Ааза дахин сэлмээрээ дайрч үлдсэн бүх зочидтой тулалдахдаа Шеронийг бамбай болгон ашиглав. Тэрээр хит хідэн удаа цавчиж хурдан шаламгаа хөдөлгөөнөөр тэднийг бүгдийг нь устгалаа. Нэг залуу хурдан тэнгэрч босож ирээд түүний бөөг авахыг оролдох боловч Ааза гар хөлийг нь нэгэн зэрэг цавчиж дараа нь толгойг нь амныхан дундуур зүсэж орхино. Тэр буугаа шүүрч авч амжих боловч хойш чирэгдэн дахин зэвсэггүй болов. Тулаан үргэлжилж Ааза орны доогуур нуугдахаасаа өмнө Шерон болон хамгийн сүүлийн залуутай хит хідэн удаа цохилцов. Гинт тэрээр матрасыг бамбай болгон ашигласаар үсрэн гарч ирэх бөгөөд матрасны дундуур хит хідэн удаа хутгалан өнөөх залууг хөнөөв. Шерон түүний дайралтаас булдаж бөөг авснаар матрасны дундуур буудаж эхэлнэ. Аазаач бас бултаж амжих бөгөөд Шероны сум дууссан тул дахин буудаж чадсангүй. Тэр бөөг Аазаа руу шитгэхэд Ааза барьж аваад буцааж шидэн Шероныг унгав. Эмэгтэйчүүдийг үргэлжлүүлэн зоддох хооронд сэрсэн нэг залуу хутах шитгэхэд Ааза Шероныг хөдхөн нуруунд нь зоолголоо. Ааза түүнийг толгоогоороо мөргөж унгаад эцэст нь түүнийг ч мөн хөнөөв. Сүүлийн залуу зүхтах үед Ааза түүний араас коридорт гарan хөөж очиод хутгалах бөгөөд энэ үед Лили алга ташсаар гарч ирнэ. Тэрээр Аазааг өөрт нь худал хэлж байсны дүгнэн хэлээд тайлбар шаардлаа. Өнгөрсөн үеийн дурсамжаас харахад Аазагийн аав буудуулсан ч амьд үлдсэн бөгөөд Мариаг түүний асамжид буцаан өгч харин Ааза баригдан шоронд борсон байжээ. Тэрээр шоронд байхдаа маш олон удаа зодон хийсний хүчинд арамгай пулаанч болсон байв. Хэдэн сарын өмнө Ааза дүүгээ олуусахаар мөрдөгч хүсэлжээ. Тэр мөрдөгч Мариаг ажилчид нь байнга ор сургаггүй алга болдог Virgil зочид буудалд ажиллаж байгааг олж мэдсэн байна. Тэдний ажилд авсан бүх хүмүүс нь цөөнхүүд, хууль бус цагаачид эсвэл орон гэргүй тэнүүрчид байв. Баян зочид цалдаан нарт хахуйл өгдөг байсан тул тэд хизээж энэ хэргийг нухацтай шалгаж байгаагүй аж. Мөн мөрдөгч Изабелла гэдэг эмэгтэйг үйлчлэгчээр ажилд авсан болохыг олж мэджээ. Тиймээс Ааза шоронгоос гармагцаа түүн дээр очиж нэрийг нь ашиглан дүрд нь орсон байлаа. Одоо цагт Ааза Лилид энд дүүгийнхээ төлөө ирсэн бөгөөд үннийг мэдхийг хүсэж байгаагаа хэлэв. Лили ч гэсэн өөрийн гэсэн тижээх гэр бүлтэй бөгөөд тэд нь онцгой хэрэгцээ шаардлагатай байдаг тазаар тайлбарлана. Яг энэ үед Аазагийн саяхан хөнөөсөн хүмүүс түүний өрөөнөөс гарч ирэв. Кевин өөрийнхөө тасархай толгойг харин нөгөө залуу нь хөлөө гартаа барьчихсан байлаа. Тэд сасан биеийн хэсгүүдээ өг газарт нь тавихад арьсан тэр даруй эргэн нийлж наалдана. Гинт нэгэн үйлчлэгч гарч ирээд Ааза руу дайрахыг оролдох боловч Ааза түүнийг маш хурдан хутгалчихав. Үйлчлэгч хутганы ирнээс бариад Аазааг барьж авлаа хэмээн зарлахад Ааза хутгаа тавиад өөр өрөөнд орж нуугдлаа. Ааза хаалгыг талж хаахаар ширээ түлхэх үед Дамэн ээжийг нь гэмтээс нь дуурлан түүн рүү хашгишна. Дамэн түүний нуруу руу халвайр зооход Ааза түүнийг цавхиж ухаан алдуулна. Коридорт Лили үйлчлэгчид дахин амьлах үедээ бүх цусыг цэвэрлэх ёстойг сануулад хутгийг нь аллаа. Дараа нь тэр Аазад барилгыг бүрэн түүхсэн тул хамтран ажиллах хэрэгтэй гэж хэлнэ. Ааза толь хагалж
Хилтерхийг нь ашиглан нуруугаа харж байгаад халвийг сугалж ав. Дараа нь тэр цонхыг онгойлгохыг оролдож бүр сандал шидсэн боловч юу ч нэмэр боссонгүй. Тэр хөргөгчийг бас холдуулж үзв. Гэвч энэ өрөөнд ямар ч нууц гарц байсангүй. Мөн агааржуулагчийн хоолойж онгоохгүй байв. Аза хевсийг өшөглөх үедээ шалан доорх нууц хаалгыг илрүүлэх бөгөөд зүхтахын тулд шууд л хонгил руу үсрэм орлоо. Түүнийг мөлхөж байх зуур хэн нэгэн ирж яваан сонсогдсон тул тэр хүн явах хүртэл таазанд нуугдав. Дараа нь тэр цааш үргэлжлүүлэн явж зөвхөн дээрээс хүмүүсийн ярих дуу сонсогдох үед л зогсно. Дээр байсан хэсэг хүмүүс түүнийг барьж чадаагүйдээ бие биенээ буруутгаж байх ба өхөшгүй мөнх байдлын талаар ямар нэгэн зүйл дурдсаж байлаа. Аза илүү ойртохыг оролдон нэгэн нөхрөө хуруугаа хийхэд санамсаргүйгээр тавир дээрх номыг хөдөлгөчхөнө. Муу залуус түүний чимээг сонсоод тавирыг онгойлгоход Аза түүнийг маш хурдан буцаагаад хаав. Гэвч Лили ханыг хотолж эхлэх бөгөөд эцэст нь Азагийн гарыг нэг зүлбсэн тул тэрээр зүхтахаас өөр аргагүй боллоо. Алуурчид ажлаа дуусгахаар хонгил руу ороход Аза хотхны ирнээс гараа өгц татан арч дахин зүхтаалаа. Лили тэднийг түүний араас явуулахдаа Аза тэдэнд амьдараа хэрэгтэй гэдгийг сануулна. Шинэ мөшгөлд эхэлж Аза аль болох хурдан мөлхөх боловч Шерон түүний шагаанаас барьж амжив. Аза түүнийг өшөглөж тэд хид хідэн удаа нударгалцсны эцэст Аза Шероны гарыг халвиар сүлбөв. Дараа нь тэр түүнийг дарам унгаж цээж рүү нь олон удаа хутгаллаа. Широныг үхмэгц Аза түүнээс буу сум хоёрыг нь аваад цааш яв. Харамсалтай нь Широн сэрвэж түүнийг дахин барьж ав. Түүнийг дээр нь гарч ирэхэд Аза толгой руу нь буудаж тас цоглоо. Кевин чимээ гахыг сонсоод тэр зүг рүү явах бөгөөд энэ хооронд Широны толгойгүй цогцос босож ирээд Азаг үргэлжлүүлэн хөөв. Тэд хэсэг хугацаанд зүхтаж гүйх боловч эцэст нь Широн таг хүшин зогслоо. Аза бууга өрөх боловч Широн цааш зүхтахыг л харав. Гинт Рэй Кевинийг олж ирэхээс өмнө Азаг шүүрч аваад харанхуй хонгил руу чирж орууллаа. Кевинийг явсны дараа Рэй толон дээрх бичгийг өөрөө бичсэн гэдгээ ихчиллээ. Тэрээр энэхүү зочид буудал нь 100 жилийн турш оршин тогтнож буй сатааны сүм бөгөөд тэдний гэр бүл түүнээс ч илүү эртнийх болохыг тайлбарлав. Үүслэн байгуулагчид нь сатантай холбогдох аргыг олж хүнээр тахил өргөсний хариуд өхөшгүй мөнх байх гэрээ байгуулсан байжээ. Хүний нэр тухайн жагсаалтанд л байгаа цагт тэд хэдэн ч удаа алагдсан хизээж үхдэггүй ажээ. Тэднийг дахин амьлахад ердөө өчүүхэн жижиг арсны хилтерхий байхад л хангалттай байв. Бүх гишүүд нь мөнгөө ашиглан зочид буудлын нууцыг хамгаалдаг баян хүмүүс байлаа. Тэд ямар ч үр дагаваргүйгээр хөнөөж байхын тулд хинт ч хэрэггүй орон гэргүй хүмүүсийг ажилд авдаг байв. Хэдийгээр сонгогдсон цөөн хэдэн хүнд энэ гэр бүлд нэгдэх боломж олгодогч хэрвээ хэн нэгэн алдаа гаргавал нэрийг нь жагсаалтаас устгаж амь насыг нь хөнөөдөг байв. Өнөө шөнийн тахилд зориулж тэдэнд Аза амьдараа хэрэгтэй байжээ. Тэр хоёрыг хонглоор мөлхөн явах үед Широны нүд тэднийг дагаж бүр босоо хоолой өөд дээш гарахын тулд алзуу юм шиг өсөж байлаа. Дараагийн давхарт Аза агааржуулагчийн нүхээр нэг том бүлэг хүмүүс хамтдаа садарлан цингэж байгааг олж харав. Рэй өхөшгүй мөнх байдал нь эдгээр баячуудыг уйддаг болгосон тул давхар бүрийг өөр нүгэлт хүсэл тачаалд зориулсан болохыг тайлбарллаа. Эцэст нь тэд Рэй нэгэн үйлчлэгчийг төвдсөн өрөөрөө бууж ирэв. Азагийн гайхшралыг төрүүлж тэр хүн нь Мария байв. Тэр даруйд үүдээ энэ барилга бол гаж урсгалынханд харьяалагддаг бөгөөд түүнийг аврахаар ирсэн гэдгээ хэлэхэд Мария хэдийнэ бүгдийг мэдсэн байлаа. Өнгөрсөн үеийн дурсамжаас харахад Азаг шоронд байх хугацаанд Мария өөрийг нь хүчирхийлдэг байсан нэгэн нэрийн гэрт үйлчлэгч хийдэг байжээ. Нэгэн шөнө тэр Virgil зочид буудлын ажлын зарыг олж хараад шууд л ажилд орсон байна. Дараа нь түүнийг сэрхэд тэрээр аж урсгалынхнаар хүрээлүүлсэн байв. Уг нь тэр дараагийн тахил болох ёстой байсан ч Лили нэг үйлчлэгч нь хулгай хийж байгаад баригдсан тул түүний оронд Мариад ажиллах санал тавьсан байна. Мэдээж тэр үүнийг зөвшөөрчээ. Одоо тагт Мария өөрийг нь орхиж явсан хэмээн Азаг буруутгаад энэ газар одоо түүний гэр болсон гэж хэлэв. Эгч дүүс бие биеэ доромжилж эцэст нь Азия Мариаг цохиж ухаан алдуулна. Дараа нь тэр эндээс яаж гарахыг асуув.
Тиймээс Рэй цорын ганц зүхтах зам бол дээвэр дээрх галын шат бөгөөд тэнд хүрэхийн тулд маш аюултай 9-р давхрыг дамжин өнгөрөх ёстой гэдгийг тайлбарлалаа. Рэй энэ зочид буудлаас залхсан байсан тул түүнд туслахыг зөвшөөрнө. Гинт Широны нүд агааржуулагчаас унаж ирэхэд Аазай түүнийг бяцалж орхив. Энэ хооронд Кевин Широны цогцыг олох бөгөөд нүд нь юу харсан бүх мэдээлэл түүнд байлаа. Тэрээр дохио зангаагаар Аазагийн төлөвлөгөөг Кевинд хэлэх ба Кевин найзууд руугаа мессеж бичиж мэдэгдэв. Хоёр залуу Аазайг олохоор өрөөнд орж ирэхэд тэрээр хурдан буудаж тэднийг ухраалаа. Дараа нь Аазай Мариаг үүрч Вэйтэй хамт зугтах боловч Лили, Кевин болон өөр нэг залуу тэднийг хөөв. Тэд коридорт хідэн садарлагч огттой таарах үед Вэй тэднийг хөөгчд рүүгээ шидчихв. Мөн тэр тэднийг саатуулах хооронд Аазай Мариаг чирсээр хоол зөөдөг цахилгаан шат руу оруулж зугтлаа. Кевинийг хоол зөөгчийг онгойлгох үед эгч дүүс хэдийнэ алга болсон байх ба түүний оронд тэр Рейнийг барьж авна. Алд тогоонд Аазай Мариаг хоол зөөгчөөс гаргаж ирэхдээ санамсаргүйгээр хайруулын таваг унагчхав. Энэ чимээ нь аж урсгалын нэг гишүүний анхаарлыг татсан тул Аазай хурдан тогоонуудын ард нуугдлаа. Өнөөх ир хоол зөөгчөөс бөөх шүүрэн авч эгч дүүсийг олохоор тогоонуудыг түлхэж эхлэх үед Аазай өөрийгөө хамгаалахыг оролдоно. Тэр залуу хамаагүй том биетэй байсан тул Аазайг тасралтгүй зодсоор байв. Гэвч Мария галын сүхээр түүний толгойг цавчиж орхилоо. Лилигийн өрөөнд тэр Рейнээс яагаад тэднээс ургасныг нь асуув. Тэрээр өнгөрсөн хугацаанд гудамжны шаарнуудыг устгаснаар энэ хавийнханд тусалж байна гэж боддог байсан ч сүүлийн хэдэн жил тэд зөвхөн шударгаар мөнгө олох гэсэн гим зэмгүй эмэгтэйчүүдийг хөнөөж байгааг хэлв. Лили түүнд тэд ч гэсэн урд нь хэнд ч хэрэггүй хүмүүс байсан бөгөөд энэхүү бүлэллэл тэдэнд гэр орон өгснийг сануулна. Гэхдээ Рэй үүнийг шором гэж бодож байлаа. Зарлал хийх цаг болсон тул Кевин түүний яриаг таслав. Тиймээс Лили Рейнийг толгой нь аажмаар нүхэнд түлжиж буй Шероны хараа хяналтанд үлдээгээд явлаа. Лили дотоод чанга яригчаар бүх цахилгаан шатыг хаасан гэдгээ мэдэгдэж Аазагийн зургийг группийн чат руу илгээв. Аж урсгалын гишүүн үйлчлэгч бүр зэвсгээ авч барилгыг бүхэлд нь нэгжих ёстой бөгөөд Аазааг заавал амьдаар нь барих хэрэгтэйг тушаалаа. Гал тогоонд Мария өнөөх дайрагчийг хүлж дуусаад Аазад ажилчдын анхаарлыг сарниулах хооронд түүнийг цахилгаан шатны хонглоор зүгтахыг хэлв. Марияг алга болсны дараа Ааза нэгэн эмэгтэйн чарлах дууг сонсоод бөө болон сүхээ аван юу болсныг шалгахаар явсан. Хоолны өрөөнд гаж урсгалын нэг гишүүн Аазаа руу өсрөм орж ирэхэд тэрээр гал нэв. Ширээний ард нөөгдөж байсан хид хідэн хүн өгсхийн гарч ирлээ. Тэд харанхуйг далимдуулан түүнийг тойрч бөөг нь булан авч дахин цохиж эхлэв. Өвдөлт болон айдаст автсан Аазаа хоолны өрөөнөөс гартлаа зугтлаа. Коридорт Аазаа согтууруулах ундаа ачсан тэрэгтэй мөргөлдөв. Тэрээр алчуур шүүрэн авч вискинд дүрчгээд сүхнийхээ толгойг ороолоо. Дараа нь гал асаав. Түүнийг дайрах гэж байтал гаж урсгалынхан Марияг балцааснаа харуулна. Өөр хилэндээ автсан Аазаа өрөөрөө өгсхийн орж тэдэн рүү дайрч эхлэх бөгөөд алын гэрэлд хамаагүй илүү сайн тулалдаж байв. Тэр тэднийг нэг нэгээр нь шатааж тавилгуудыг өөртөө ашигтайгаар ашиглалаа. Нэг залуу түүнийг ширээ рүү түлхэхэд тэрээр хүлнийхэн талыг цавчиж үргэлжлүүлэн зодов. Өөр нэг ир бөөг шүүрч авахад Аазаа ширээг хөмрөн бамбай болгон ашиглаад маш хол үсрэв. Бууд хязгаанд ширээ бутрах бөгөөд Аазаа цааш нэгтрэн гарч түүнийг дундуур нь цавчин хоёр хувааж орхино. Эцэст нь галын ус тацарч ажиллаж эхлэхэд Аазаа нэгэн залуу дээр гიშгэд зогсох ба тэр залуу хэрвээ тэднийг сайн таньж мэдвэл тэд үнэндээ маш сайн хүмүүс шүү дээ хэмээн гуйж байлаа. Гинт бөөн дуу гарч тэр залуу чимээгүй болох бөгөөд Аазаа эргэж харахад Мария бөө барьчихсан зогсож байв. Мария эгчийгээ тэрвэрч алдаа гаргасандаа уучлалт гуйгаад одоо хамтдаа явахыг зөвшөөрөв. Азуурчид дахин амьарч эхэлсэн тул эгч дүүс зугтлаа. Тэд дайснууддаа харагдахаасаа өмнө цахилгаан шатны хаалгыг хүчээр онгойлгож хонгил руу нь орлоо.
Азия Мариад шоронд тулалдаж сурсан бөгөөд энэ нь аавтайгаа хамт амьдарснаас хамаагүй дээр байсан талаар тайлбарлав. Мария аав нь 2 жилийн өмнө хорт хавдраар нас барсан гэдгийг хэлэхэд Азия түүнийг орхиж явсандаа уучлалтгуйлаа. Энэ хооронд Лили хоолны өрөөг сүхээр тэглүүлэн түгтсэн байгааг анзаарч тэр даруй сугалж авах бөгөөд дотор нь гаж урсгалынхан аажмаар ам орж байгааг харна. Тэр хүн бүрийг бүх өрөөгөөр хайхыг тушаах бөгөөд эцэст нь цахилгаан шатны хаалган дээрх цусыг олж харав. Чимээг сонсоод эгчдүүс хонголдох шатаар дээш авирч эхэллээ. Удалгүй нэгэн залуу тэдний араас хөөж орж ирэх бөгөөд Азия гал нээх боловч тэр бүх сумнаас болдож амжив. Азия дахин сумлах хэрэгтэй болж сумаа унгаах шахав. Азар Мария түүнийг нь барьж авлаа. Дараагийн сум бууны голонд гацаж ашиглах боломжгүй болсон тул Азия буйгаа өнөөх залуу руу шидчихв. 9-р давхарт хаалга онгойж гаж урсгалын өөр нэг гишүүн охтыг барьж авахыг оролдох боловч тэд түүнийг татан доош нь унгаж дөнгөнө. Унаж буй залуу хамтрагчаа шатан дээрээс хальтруулах бөгөөд биеийн цахилгаан шатны дээвэр дээр унаж тэр дороо хүний мах цусны зутан болон хуйрав. Эгчдүүсийг 9-р давхарт ороход Лили үйлчлэгч нар болон гаж урсгалынхан бүгд тэднийг хүлээж байлаа. Тэдэнд өөрөө амьдараа хэрэгтэйг мэдэж байсан тул хэрвээ Мариаг явуулахгүй бол өөрийгөө хүнөөн хэмээн Азия сүрдүүлв. Гэвч Лили түүнийг шоолон инээж "Чи дүүгээ жинхнээсээ таньдаггүй юм байна" хэмээн хэлнэ. Үнэн дээр Мариач бас чөтгөртэй гэрээ байгуулсан байж таарав. Изабелла түүний анхны тахил болох ёстой байсан ч Азия гарч ирснээр Мариад одоо хугацаа үлдсэнгүй. Хэрвээ тэр өнөө шөнө хэн нэгнийг тахил болгон өргөхгүй бол өөрөө өөхөх байв. Лили залуустаа эгчдүүсийг барьж авахыг тушаалаа. Азия эсэргүүцэн тулалдаж эцэст нь хонгол руу унах боловч аж урсгалын нэг гишүүн хүлнөөс нь шүүрч аван түүнийг аварна. Тэр залуу Азиаг буцааж 9-р давхарт гаргаж ирэхэд Лили түүнийг гидс рүү хутгаллаа. Үүний дараа бүлэг хүмүүс эгчдүүсийг дээвэр дээрх шүтээний газар руу авчрах бөгөөд тэнд лаануудын дунд гахаан толгойг модонд зоосон байлаа. Лили Азагийн цуснаас өргөхөд цонхон дээр сатан гарч ирэх ба дотогш орж гахаан толгойд шингэв. Тэрээр цусны үнэрийг үнэрлээд зан үйлийг эхлүүлэхээр ярьж эхэлнэ. Бүлгийнхэн Азиаг шин тахил харин Мария Рэй хоёрыг урагчид хэмээн тайлбарллаа. Сатан толгооноос унжих тэмтрүү шиг гидсийг ашиглан ахаан арьсан дээрх чагсаалтаас Рэй нэрийг арилгав. Дараа нь Сатан Лилид Рэйнийг хөнөөхийг тушаах бөгөөд түүнийг татгалзахыг оролдох үед нь хөнөөнө гэж сүрдүүллээ. Йеги Рэйтэй сүүрчийн хайрын үгсээ солилцоод хүзүүгэн зүсэж тэр дороо түүнийг хөнөөв. Бүлгийнхэн Рэйний цогцыг хог руу хаясны дараа Мария Сатанаас уучлалт гуйж дахин нэг боломж олгохыг хүснэ. Сатан түүнд өөрийнхөө нэрийг бичээд Азааг хөнөөснөөр бүлэглэлд нэгдэх боломжтой хэлв. Мария гахаан толгой дээр нэрээ бичээд эгч рүүгээ харна илүү их цаг хугацаа байсан ч болоосой гэж хүсэж байгаагаа мөн өөр ямар ч арга байхгүйг хэлнэ. Гэнт Мария өөрийгөө хутгалан хөнөөх бөгөөд Аза түүний хажууд унаж уучлалт гуйлаа. Өгөхөөс өмнө Мария түүнээс энэхүү аж урсгалыг устгахыг хүснэ. Үнэн хэрэгтээ Мария толгой дээр Азагийн нэрийг бичсэн байсан бөгөөд Сатан түүний тахилыг тооцноо баталгаажуулна. Ингэснээр одоо Аза үхшгүй мөнх болжээ. Аза өөрийнх нь нэр байгаа тэр арсны хэсгийг хурдан огтолж аваад халаасандаа хийв. Түүний бүх шарах идэвсний дараа тэр нэгэн залуугийн толгой руу хутах шидэж зооно. Дараа нь хоёр залуу түүн рүү дайрахад Аза нэгийг нь гинжээр ороож таазнаас дүүжлөв. Тэр гинжээрээ нөгөөг нь ч бас хүлээд хутгаллаа. Кевин түүн рүү дайрч тэд хид хідэн удаа цохилт солилцох бөгөөд эцэст нь Аза түүнийг хананд зоож орхино. Шерон түүний араас ирэхэд Аза хурдхан шир толгойг нь цавчиж таслаад хог руу шидчихв. Яг тэр мөчөд хамгийн ихний залуу дахин амилж босож ирэхэд Лили түүний толгооноос хутгийг нь сугалж аваад дайрах боловч Аза түүнийг ганц цохилтоор л урмгаав. Тэгтэл өнөөх эр Азагийн хүзүүнээс багалзуурдан хан руу савж санамсаргүйгээр хид хідэн хоолой хагасав. Аза энэ боломжийг ашиглан тэр залууг эргүүлээд хагархаа хоолойд толгоогоор нь зоочхно. Аж урсгалын бусад гишүүд ч бас амилж эхлэх үед Лили Сатанаас тусламж гуйв. Гахаан толгой Лилигийн толгойг бүрхэж тэмтрүүлүүд нь арсанд нь нэвтрэн орсноор Лили түүний хүчийг ашиглах боломжтой боллоо. Тэмтрүүлүүдийн тусламжтайгаар дөрвөн хүллэн алхаж Лили Аза руу дайрснаар шин тулаан эхлэв. Лилигийн бие одоо хамаагүй хурдан илүү хүчтэй болсон тул дайралтууд нь тасралтгүй үргэлжлэгч Аза тэмтрүүлүүдийг нь цавчиж амжсаар л байв. Дахин хид хідэн цохилт солилцсны дараа ахаа Азагийн хутгийг хазаж зэвсэггүй болгоод мөр рүү нь хутглав.
Дараа нь Лили Мариагийн дуу хоолойгоор дуугарч Азад дүүгийнхээ үхэлд өөрийгөө буруутгах гэмшил төрүүлэхийг оролдоно. Өөр хэлэндээ автсан Аза ахаан хамарнаас зуурч аваад Лилигийн биенээс толгойг нь салгахаар үсрэв. Лили дайрахыг оролдох үед Аза түүнийг гахаан толгоогоор цохиж нисгээд өнөөх толгой зоодог модонд сүлбэгт тэн савлаа. Үүний дараа Аза Марийг буцааж авчирмаар байна гэхэд Сатан өөр нэг тахилын хариуд түүнийг эргүүлэн авчирна гэдгээ тайлбарлав. Аза гахаан толгой дээр шатхуун цацаж гал авалзуулан шатаалаа. Ахаан арьсан дээр бичигдсэн хүмүүсийн нэрс шатаж устснаар зочид буудлын баячууд аж урсгалынхан үхшгүй мөнх байдлаа алдаж өмнө нь Азатай тулалдах үедээ авсан байсан хүнд шахнуудынхаа улмаас бүгд тэр дороо үхцгээн. Дараа нь Аза дүрэлзэж буй толгойг тэрэгтэй хамт өөр давхар руу түлхэх бөгөөд тэрэг коридороор гулсаар хонгол руу унаж тэндээ дэлбэрэв. Аза Мариагийн цогцыг тэврээд амьд үлдсэн үйлчлэгч нарт эндээс зугтахыг тушаана. Тэгээд тэр Лилигийн түлхүүр картыг ашиглан эцэст нь урд хаалгыг онгойлголоо. Гадаа мөрдөгч машиндаа түүнийг хүлээж байв. Аза Мариаг арын сууд дээр хэвдүүлэхдээ дүүн өөртөө нь яг ижилхэн шувууны шивээс хийлгсэн болохыг анзаардаг. Үнэн хэрэгтээ тэрээр зочид буудлаас гарахынхаа өмнө өөрийнхөө нэрийг дараад оронд нь Мариагийн нэрийг бичсэн байлаа. Сатаны гэрээгээр энэхүү арьсан дээр нэр нь байгаа хүн үхшгүй мөнх болох ёстой байсан тул Мариагийн биен дээрх шархнууд нүдэн дээр нь эдгэрч дүүн дахин амилж сэрдэг. Ахаан арьсны үүдс яг л зүрх шиг лухшиж байх хооронд эгч дүү хоёр амьд мэнд үлдсэндээ баялан тэврэлтэнэ. Мөрдөгч залуу тэднийг суулган хөдөлж холдохтой зэрэгцэн ард нь Сатаны шүтээн босон хараалт зочид буудал тэр чигтээ дэлбэрч устснаар кино төгсдөг.